Танд энэ өдрийн мэндийг хүргэе итгэлээгчээ бурхан таныг ивэх болтугай. Миний асуулт Илчлэл номын 16 дугаар бүлгийн 13-аас 16 дугаар эшлэлд байгаа. Энд бичгтэн Лууны амнаас, Аратны амнаас, хуурамч иш үзүүлэгчийн амнаас мэлхий шиг 3 бузар сүнс гарахыг би харав. Учир нь тэд бодоод тэмдгүүдийг үлддэг төгсгүүчд бурхны агуу өдрийн дайнд хамттан цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр очих чөтгөрүүдийн сүнснүүд юм. Харагтун би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж хувцаан сахих хүн өрөөлтөе. Эстэгвэл тэр хүн нүцгэн явж чүүрийг нь хүмүүс харах вэ. Тэд хаадыг еврейгээр Хармагедон гэгддэг газарт цуглуулав. Миний асуулт итгэлээгчээ би энд тэд хаадыг еврейгээр Хармагедон гэгддэг газарт цуглуулав гэдэг нь ямар учиртай юм болов? Энэ миний асуулт юм. Тэгэхээр хариулт энэ Илчлэл ном бол маш их үзэгдлүүдээр дүүрэн ном юм. Бурхан энэ үзэгдлүүдийг Иохан элчид өгч энэ үзэгдлүүдээр дамжуулна түүн рүү ярьдаг байсан. Түүний харсан бүх зүйл нь үзэгдлүүд байсан юм. Энэ нь яг л кино шиг дэлгэцэн дээр гараад өнгөрч байгаа мэт юм. Энд Иохан элч нэгэн луу харлаа гэсэн байгаа. Энэ бол чөтгөр юм. Энэ аратан энэ амтан бол хуурамч иш үзүүлэгч буюу ёрын сүнс юм. Тэр хүмүүст хуурамч байдлыг буруу номлыг зааж өгдөг. Ингэснээр хүн төрлөختнийг хуурахын тулд хүмүүсийг төрөлд оруулахын тулд юм. Муу ярин сүнсэд ч бас маш их хүчвэ гэдэг тэр болон тэмдгүүдийг үлдэж чаддаг. Чөтгөр тэмдгүүдийг үлддэг жишээлбэл эдгэрэл гэх мэт тэрний хүнд өвчин өгчгөөд дараа нь энэ хүнээс энэ өвчнөө буцааж авахтаа гайхамшигыг үлдэж байгаа мэт харагддаг. Тэм ч учраас бид нар заримдаа хүмүүс нэг тодорхой газар очиод тэгээд тэндээ агаар төвч чадсан гэх ч юм уу эсвэл эдгэрлийг олж авсан өвчнөөсөн эдгсэн гэж сонсох нь бий. Энэ бүх зүйл нь дэлхий дээр хүмүүсийн амьдралд тохиолдох нь бий. Ингэхдээ өөрийнхөө өвчнөөс салах гэсэн хүмүүсийг ашиглан муу ярин сүнс тэдэнд харуулсан зүйл юм. Учир нь муу ярин сүнс ч бас хүч бий. Мөн энд хэлэхдээ түүнд чөтгөрт хуурамч иш үзүүлэгчд бий гэсэн байгаа. Яг л бурхан өөрийн сүмдэн иш үзүүлэгчдийг, номлогч нарыг бэлэг авьяасаар, сүнслэг бэлэг авьяасаар түүнд үйлчлдэг хүмүүсийг босгосны адил чөтгөрч бас дэлхий дээр өөрийн хуурамч иш үзүүлэгчдийг босгосон хүмүүсийг хуурахын тулд тэдийг төрөлд оруулахын тулд юм. Тэр ч бас тэмдгүүдийг гайхамшгуудыг үлдэж чаддаг. Учир нь түүнд хүч байгаа учраас чөтгөрийг гэсэндээ бидний бурхны эсрэг байгаа юм. Эзэн Есүс Христ өөрийн евангелийг дэлхий дээр номлож эхэлсэн тэр цаг мөчөөс эхлээд тэр бурхны эсрэг, бурхны хүүхдүүдийн эсрэг тэмцэлдэж эхэлсэн юм. Хэрвээ энд тэд хаадыг еврейгээр Хармагедон гэгддэг газарт цуглуулав гэж бичигдсэн байгаа бол энэ тэмцэл бид нар 2000 гаруй жилийн өмнөөс орсон юм. Бид энэ тэмцэлд оршиж байгаа. Бид чөтгөрийн эсрэг мөн түүний цэргүүдийн эсрэг тэмцэлдэж байгаа юм. Энэ нь муу ярин сүнснүүд, демонууд юм. Илч Паул хэлэхдээ биднэрт хүний эсрэг тэмцээгүй харин маш хүчтэй дэлхийн эзэдийн эсрэг нэгсэндээ тэнгэрийн доор орших муу ярин сүнснүүдийн эсрэг тэмцэж байгаа гэсэн. Энэ бол бидний өдөр тутмын тэмцэл юм. Энэ бол бидний байнгын тэмцэл юм. Энэ нь 2000 гаруй жилийн өмнөөс тохиолсон эзэн Есүс Христ өөрийн евангелийг номлож өгсөн тэр цаг мөчөөс эхэлсэн юм. Тэмж учраас энэ газар, энэ Хармагедон гэдэг бэлэг тэмдгээр нэрлэгдсэн энэ газарт бид нэр байгаа юм. Бид энд тэмцэлдэж байгаа. Тэмцээр байгаа. Ингэхдээ бид бурхныхаа төлөө маш олон зүрх сэтгэлүүдийг олж авахыг хүсэн тэмцэлдэж байгаа. Бид муу ярин сүнсний эсрэг, энэ дайсны эсрэг тэмцэлдэж байгаа. Гэхдээ энд бид хуурамч иш үзүүлэгчдийн эсрэг, энэ луу аратны эсрэг тэмцэлдэж байдаг. Эдгээрийг муурын сүнс бидний эсрэг түрхэрсэн юм. Мөн тэр бидний амьдрал тохиолдог янз бүрийн нөхцөл байдлыг ашиглан биднэр дайрдаг. Үүнийг муу ярин сүнс үйлддэг юм. Ингэхдээ энэ луу, энэ Илчлэл номонд бичигдсэн байгаа энэ аратан, энэ хуурамч иш үзүүлэгчдийг тэр үндэн ашигладаг. Эдгээр нь бүгдээр бурхны хүүхдүүд рүү дайрахын тулд
Бурхны сүмийг устгахын тулд, хүмүүсийн бишрэгчдийн итгэлийг эвдэхийн тулд, Бурхнаас эмх имэйлтийг авахын тулд юм. Энэ бүх зүйлийг муу ярийн сүнс үлддэг. Тэр үүн дээр ажилдаг. Тэр сүйтгэж, тэмцэлдэж байдаг. Бидний тэмцэл үргэлжийн юм. Байнгын юм. Гизээ хүртэл энэ үргэлжлэхгүй. Эзэн үйл хөдлөлөн сүмээ авахар ирэх тэр өдөр хүртэл юм. Тэр өдөр бидний тэмцэл дуусах болно. Тэр өдөр энэ Хармагедон мөхөх болно. Тэр өдөр бид нар эзэнтэй хамт үйл хөдлөл нисэх юм. Тэр хүртэл бид энд тэмцэлдэж байгаа. Бид тэмцэлцээр байх юм. Бурхан бидэнд гэвч ялалтыг өгөх болно. Бурхан бидэнд туслах юм учраас бид нар түүний сүм учраас үүнийг л яриад байгаа мэтгэл яханд үс. Энэ Хармагедон бол бэлэг тэмдгээр хэлсэн, төсөөлүүлж хэлсэн газар юм. Бурхан яханд өгсөн энэ үзэгдлээр бидэнд харуулах гэсэн зүйл нь түүний евангели хэрхэн тунхаглагдах болохыг олон 100,000 жилийн турш түүний эзэн Иесус Христийн евангели хэрхэн ажиллах болохыг бидэнд харуулахыг хүсэн юм. Үгээр дамжуулан бид нар энэ зүтгэрийн эсрэг тэмцэлдэж байгаа юм шүү гэдгийг бидэнд мэдүүлэхийг хүсэн юм. Бид үргэлжлүүлэн хийх ёстой. Бурхан бидэнд ялтыг авчрах болно. Бидэнд үргэлжлүүлэн хийгээд тэр туслах болно. Биднийг тэр аврах болно. Бурхан даан талархацгаая.